Шинжлэх ухаан таны мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч амар санаа болон мөхцөл миний бие студиуд бэлэн болоод байна. Цаг хугацааны аялал нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгө хүссэн усаасаа ураатай Invescore Leasing Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр ураатай гэр бүх ивент итгэн та бүгд төрөж байна. Өдрийн минь дамраа. Өдрийн минь дээ. Хоёлаа одоо агуугаас соёл иргэншилтэй хүн төрлөختөн яаж одоо бий болсон тухай аяллаа ярьж байгаа. Яг нь соёл иргэншилтэй гэдэг нь өнөөдрийн бидний ойлголтоор тий. Тийм мэдээж хэрэг өөр өөрийнхөө үе үедээ тэр чинь соёл иргэншил гэсэн үг шүү дээ тий. Яг бидний хүлээнд одоо нийтээр одоо байгаа соёл иргэншил рүү хэрхэн аялсан талаар л ярих гэсэн үг л дээ тий. За. Энийний өмнө нэг сонирхолтой мэдээллийг бас хуваалцах хэрэгтэйгээ хоёулаа нэг өмнөх нэвтрүүлгийн үеэр дууссан шүү дээ. Неандертал хүн одоо ерөнхийдөө ингэ цөөрөөд одоо мөсөлтгийг давж чадаагүй гэсэн санаагаар. Гэхдээ мэдээд бүгд давж чадаагүй ч л дээ тодорхой хэсэг нь бол цөөхөн. Тэнгүүд Homo sapiens буюу ухаант хүн нь одоо бид нар буюу ухаант хүн нь илүү яагаад тэгвэл үлдэж чадсан гэдэг ялгааг нэгхэн одоо үеийн ээждтэй багажнаас болж энэ бүхэн ингээд хин үлдэхгүй сонгох шийдэж чинь гэсэн үг байна. За яг одоо ингээд харахаар бол алдарт одоо арслан хүн гэдэг нэг баримл байгаа. За lone mensch гэдэг lion man буюу одоо олдвор гэсэн үг л дээ. Яахааргүй одоо тахилгын зориулттай тийм одоо археологийн олдвор. Энэ ойр зур 40 мянган жилийн өмнөх настай. За тэгэхээр одоо Venus of Holy Fils буюу одоо Aula Fils-ийн Venera гэж нэрлэдэг байгаа бас. Ийм баримл нь түүнтэй ойролцоо насных. Тэгтээ тэр нь эмэгтэй юм баггүй юм. Нэг юм жоохон юм бүдүүндөө нэг юм хөрхөн Venus-үүд идэв шүү дээ. Жижигхэн бондгор гэдэгтэй. Нилээд махлаг бие альбартаар дүрсэлсэн гэдэг. За энэ үеэс эхлээд ерөнхийдөө эмэгтэй хүн, их хүн гэдгийн одоо үүрэг роль гэдэг зүйлийг ач холбогдлыг маш хүндэлдэг болж эхэлж байсан үе байхгүй. Одоо нэг эхийн ёсоос эхийн эцгийн эрх ёс руу шилжилтийн өмнөх үе гэсэн. Тийм учраас эмэгтэйгээ дүрстэхтэй илүү тийм одоо тийм туранхай гойл гэхээс илүү бидний одоо аз жаргал эрүүл саруул байхын их булаг гэж үзээд жоохон тийм махлагаар төрсөлдөг гэсэн байна. Энэ баримл нь бол хүн төрсөлсөн хамгийн эртний бүтээл гэж үзэж байгаа байхгүй гол нь. Тэгэхээр 40 мянган жилийн өмнө агууд байсан хүмүүс тийм зүйлүүдийг хийж тэрийгэ тахилын зорилгоор ашиглаж байсан гэдгийг тодорхой болохоор бид нар ямар нэгэн байдлаар гадаад ертөнцтэй тэнгэр дэлхийтэй байгальтай хоорондоо харилцаж эхлэхдээ тэрийнхээ тайллыг эрэлхийлж байсан гэсэн. Илүү философик болж ийн гэсэн үг шүү дээ. За энэ одоо хоёр Homo sapiens бол морь, усны шувуу, арслан заан зэрэг амьтдыг урлагт мөнхөлсөн байгаа. За одоо гэр нэг агууны зураг байгаа шүү дээ. Энэ чинь яг бидний хүн төрөлхтний урлагийн эхлэл гэж үздэг байгаа байхгүй. Тийм учраас тэр эхлэл тэр адууны зураг саяны тэр ярьж байгаа хөшөө баримлууд бол яг бидний одоо цэвэр урлаг эхэлж байгаа гэсэн үг. Одоо чинь нэг хоол идээд амьд үлдэх тухай биш. Галтаа болоод, хувцастай болоод, зэвсэгтэй болоод ирэхээр аюулгүй гэдэг мэдрэмж аваад ирэнгүүт дараагийн шат руу хөгжиж яах гэсэн үг байхгүй. Дандаа айдастай байгаад хар чи хүн тэрнээ л толгойн ажиллана шүү дээ. Тэгтэл одоо илүү юм цаг зарцуулах, тархи ажиллуулах одоо завтай болж байна л гэсэн санаа юм. За одоо энэ баримлууд нь Германы эртний амьтны одоо ертөнцийн тухай ингээд тайлбарлаж байгаа. Бүгд одоо Швабын Альпийн агуунаас олдсон. Энэ одоо газар мөсөлгийн үеийн гол урлагийн гол төв байж байгаа гэж үзээд байгаа байхгүй. Алдарт нөгөө нэг Виллендорфын Венера баримл үүнээс ердөө 10,000 жилийн дараах үед хамаарагдана гэж. За тэгэхээр хоёлаагаараа сайхан нисэж штт тий 40 мянган жил 10,000 жил гэдэг нэг саяар нь ярьж байсвал арай багч эхэлж байгаа ч тойрогч юм. Тийм байна. За ингээ баримл одоо үржил олон үртэй байхыг бэлэд гэж үзэж байгаа байхгүй тэр эмэгтэй. Үржилд орох тий олон үртэй байх. Мөслийн үеийн одоо төгсгөлд Венера баримлууд Европ даяар маш их түгээмэл болж эхэлсэн. Магадгүй эдгээр баримлууд нь одоо үржил өсөлтийг хариуцдаг одоо эхийг одоо бурхан гэж үзээд тэрэн зориулсан бүтээлээ гэж яриад байгаа тайлбар нь. Гэтэ мөслийн үед одоо хэцүү одоо хүнд хэцүү хахир тэр өвлийн уур амьсгалыг хүмүүс зөвхөн урлаг бүтээ зогсоогүй бас маш чухал нэгэн зүйлийг бүтээсэн байна. Тэр нь нөгөө нэг яриад одоо ярих гээд уншаад байгаа хоёулын зүү гэдэг. Энэ бол технологийн асар том дэвшил. Цагаад болох юм бол энэ бол бидний амьд үлдсэний ерөөсөө зүү байхгүй. Энэ бидний амьд үлдсэн зүгээр нэг одоо үгүй хамгийн жижигхэн тэр нөгөө нэг хоньясын ингээд нээгүү тэрнийхэн мухарт нь байж байгаа нууц нь.
хөгөөтөн цаг ууртай тэмцэхэд одоо гол зэвсэг болсон. Яа тэр неандерталчууд бол зүү бүтээж чадаагүй. Тийм учраас нэг арьс марсаа ингээд ороогоод ингээд явхаар яг бие ингээд бүтэн дулаацуулж чадахгүйсэн байна. Оюутлын зүү нь хувцсны завсрыг илүү сайн битүүлэх боломж олгосон. Арьс өсдөг гэдэл боловсруулах ажлыг хавимгүй хялбар болгож гисэн. Ойролцоогоор 25,000 жилийн өмнө шинэ мэдлэг эхлэх үед хүмүүс түүнд бүрэн бэлтгэлтэй болсон байсан байна. За тэгээд оюутлын зүүний гайхалтай бүтээл нь хүмүүст өөрсдийг нь хүүтнээс болж одоо үеийн хүүтнээс болоод хязгаарлагдж байсан аюул олон боломжуудыг нь байхгүй болгож өгсөн. Тэгэхээр нэгсэндөө илүү хойшоогоо амьдрах бололцоотой болж гэнэ гэсэн үг. За тэгээд одоо Homo sapiens нь ийм хүү байгалийн саадыг давж гарах хамгийн том нээлттэй оюутлын зүгээр хийсэн л гэсэн үг. Энэ зөвхөн зүү неандертал хүн үлдээгүй Homo sapiens өнөөдөр хүртэл ингээ хоёулаа ингээ сууж байгаа шалтгаан болсон байна хахаар гайхамшигтай зүүний юу. Энэ зөвхөн түүний бүтээц сэтгэлгээ амьдрах очноо байнга сайжруулах хүсэлтэй шууд холбоотойгоор бүтсэн байгаа юм. За нөгөө нэг Cruise гэх кинон дээр яг гардаг шүү дээ. I have an idea гэдэг. Тэр чинь харахад ингээд хөгжилтэй хүүхэлтэй кино боловч тэн дотор маш их бидний эрэл хайгуулын юмнуудыг шахаад нэгтруулад үзүүлсэн байдаг. За гаднаас харахад нь мэдээж хэрэг оюутлын зүү бол өчүүхэнд санагдана. Угаасаа ойлгомжтой. Чулуун зэвсгийн одоо үеийн хамгийн агуу ололтуудын нэг. Мөслөгийн үеийн хүмүүсийн одоо суурин дээр одоо суурин газар дээр нь одоо археологийн олдврын оюутлын зүг байн голдог. Тэгээд неандерталчуудын олон суурин малтаж үдсэд тийм дотор нэг ч зүг гарч ирээгүй байхгүй. Энэ л ерөөсөө яг тэр одоо саяны одоо дүгнэлтийг нотолж өгч байгаа юм. Нийтээр одоо эрдэнэтэд археологчид одоо антропологчид энэ дүгнэлтийг гаргасан гэсэн. Магадгүй неандерталчууд одоо дулаацахын тулд зөвхөн боловсруулах арьсаар өөрийгөө хучиж байсан байна гэсэн дүгнэлт хийгээд байгаа. Одооний орчин хүмүүс болохоор одоо яг аюу ингээр бол эскимо гэдэг чинь инуит одоо гринланд тэр хүмүүсийн одоо хувцсыг бид нар бүтээсэн гэсэн үг байна. Тэгэхээр бид тэр одоо баг энэ 25,000 жилийн өмнөх хувцсыг одоо хүртэл тэнд өмсөж чинь гэсэн үг байна. Тарж чинь гэсэн үг. Дөхөх юм бол одоо өндөр чанартай хоёрдолтой хувцастай байх нь хүүтэн газарт амьдрахад маш их одоо хөнгөвчлөлт үүссэн. Иннээс эхлээд юу болж эхэлсэн бэ гэхээр зөвхөн дулаан газар амьдрах гэдэг чинь өөрөө нэг байгалийн аясаар амьдрдаг тэр зарчмыг нь өөрчлөөд байгалыг давж амьдрах, байгальтай зохицож биш тэрийг ингээд сөрж амьдрах тэр технологиг, тэр хүслийг, тэр философиг хүнд бий болохоор масар том нэг өөрчлөлт гарч ирсэн. Тэгэхээр нэг санжаа бол нэг иймэрхүү түгээмэл яриа байдаг штэ. Ядуу өмнөд баян хойд гэдэг штэ. Яагаад тэр нэг байгалаа дагаад ингээд амьдрсэн хүмүүс залхуу болчдөг. Тэгээ сул болдог гэсэн санаа. Тэнгүүд хүн хойшлох тусмаа одоо энэ бүслүүр нь хойшлох тусмаа илүү бүтээлч болоод илүү агрессив болоод илүү одоо дээрлэх үл юм уу та. Тэгээд нөгөөдөл чинь нөгөө урд хэс байгаа хүмүүс илүү ирхшээж эхэлж байгаа шүү дээ. Энэ тэгэхээр нөгөө нэг зүгээр нэг юм зүв ш энэ зүгээр нэг хувцас ш энэ зүгээр нэг хүүтэн биш байгаад байгаа байхгүй хамгийн гол нь. Тийм байна. За тэгээд наацх нь хоол хүмсээ хадгалж эхэлнэ гэсэн. Хүүтэн газар чинь муутахгүй байна. Одоо тэр одоо дулаан газар бол тэр хоолыг бол тэр дорн идэхгүй л өмхөрн заваар нь тий. Тэнд бол хадгалж ийн нөөцлж ийн. Зүг гэснээс нэг зүгээр сонирхолтой ингээ хөөхөн бас нэг жишээ хэлээд. Одоо ойч гэсэндээ зүв маш их том үр гүйцэтгэж ирсэн юм байна. Монголын нэлээд том баяныг зөвхөн зүв Оросоос авчир зардаг гэсэн байна. Бүх хүн ингээл 8-2 ингээл нэг айгүй том бараа мараа сникерс ингээл гутал хувцар зөөдөг. Нэг хүн зөвхөн зүү зөөдөг гэсэн байна. Тэгм авар бахтай жоохон хүнд тэр зүү нь гол нь 10 нугардаг гэсэн байна. Тэгэхээр зүү гэдэг зүйл бол одоо хүртэл хүнд чухал байсан сайхныг болтол хүнийг баяжуулсаар л байгаа зүйл дээ тий. За одоо ингээд дахиад нэг зүйл ойролцоогоор 20,000 жилийн өмнө дахин нэг гайхалтай бүтээл бүтээсэн нь Атлантл гэдэг байна. Атлантл гэдэг нь одоо товчлох юм бол одоо сумны нэг юм сум биш дээ нэг юм сум хийчээд тэрийг одоо нэг юм одоо шидэгч гэдэг байгаа нэг юм савааны үзүүр дээр ингэж сумаа барьж агаад шиднэ гэсэн үг байна. Ном сум биш. Тэгэхээр нэг иймэрхүү тахир одоо үеийн саваа ирмэг дээр нь ухаж агаад ховил үүсгээд тэрэн дээрээ сумаа ингэж барьж агаад шидэхтэй доотлынхаа савлтынхаа одоо барьж үлдээд сумаа хайна гэсэн үг. Тэгэнгүүт ерөнхийдөө хамгийн анхны одоо трактор буюу одоо сум шиддэг тэр одоо тийм мэдлэг хэлж байгаа. Тэгнээс эхлээд нөгөө нэг амтныг агнах одоо бололцоонууд нь хөгжинэ гэсэн үг.
За ингээ мөслийн хүмүүс одоо яа ан хийх яг энийг ашиглаж ирсэн. Тэгээд туршилтаас ингээд үзэхэр харьцангуй том бас аюултай байж болох үс том анги зайнаас агнах болцоо толсон гэсэн. За ингээд одоо энэ сум ойролцоогоор 180 м хүртэл хол шидэж болдог байсан байна гэж үзэж байгаа. Амар хол. 180 ч нэлээд сайн штэ. Ан хийж яхад одоо нэг 300 м дотроос илүү бууддаг байхгүй. За яг би өөрийнхөө туршлагаас ярьж байна л да. Би гадны анч дагуулж бас хөтөө гадаа явдаг гэсэн. Тэгээд аль болохоор ойртууд нэг 150 одоо орчин үеийн буугаар 150 м-аас буудчихж найдвартай юм 200 м гэж найдвартай гэж үздэг байхгүй. Яг мэдээж хэрэг хол бууддаг хүмүүс байгаа л да. Тэгэхээр энэ үед 180 м шиднэ гэдэг чинь маш том одоо дэвшил байхгүй. За одоо 180 гэдгийг ер нь төсөөлж байгаа үстэй те нэг. Тийм би бол нөгөө хэмжээний зайвыг давхар барилга нэг 30-аад метр гэж бодоод л байгаа байхгүй. Тийм 180 бол том шүү. Тийм тэгээд 100 м-ийн гүйлт гэдэг шүү дээ. Тэрэн шиг 2 л гэж ойлгох чинь нэлээд орт байхгүй хол гэсэн. За ингээд нөгөө мэдээж тэрийг чи оновчтой шидэж эхлэхээр ур чадвар бий болно те. Гарны техникүүд хөгжинэ. Тэгээ хүний хамгийн анхны антайгаа холбоотойгоор булчин гэдэг зүйл хөгжөөд тэрийг дагаж хүн илүү чадвартай нь илүү ноёлох байр сууриа ялгаагаар гэж гаргаж авч байгаа байхгүй. Одоо нөгөө хүний хамгийн дуртай зүйл гэдэг шүү дээ. Ямар ч одоо ч уяага хүмүүс ялгарл. Тэгээ тэр ялгарл нь өөрийн нөгөө нэг дарга цэрэг дарангуулагч хаад ноёд гэдгийн юм эренбийг гаргаж өгч байгаа гэсэн. За ингээд Атлантл гэдэг энэ сумны наривчлалыг одоо сайжруулж одоо наривчлал сумын оновчийг сайжруулахаас гадна сумаа өргөж хөгжүүлнэ гэсэн үг байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө нэг эхлээд муу сум байх юм бол очиод ойчин тий. Тэгтэл илүү нарийн үзүүртэй, илүү хүчтэй ирчтэй нарийнхан байх тусмаа ингээд нэвтэрч ороод зоогдно гэсэн санаа явж байгаа. За ингээд одоо сүүлчийн мөслөлтөг бол 12 мянган жилийн өмнө дуусахад ан хийх онцгой чадварыг эзэмшсэн хүмүүс бий бас. За энэ анги одоо юу гэдэг нарны нөлөө ингээд мэддэгдэхүйс нэмэгдээд мөсөн хуудсууд нь хайлаад ирэхээр хөлдсөн одоо дэлхий одоо гариг хаврын ертөнцид шилжиж одоо тийм өрн дулаан цаг ирдэг өвөл болдог гэдэг ийм процессуудтай тулгарч эхэлж байгаа. За мэдээж хэрэг ан агнж болж байгаа юм чинь хин нэгнийгээ бас зоож лээсэн бол таарч уур нь хөрөхээр. За ингээд ирэхээр анхны тэр нөгөө нэг антай холбоотойгоор цэрэг гэдэг одоо үүрэг функц одоо хүний хүндрэлтэнд бий болж ирсэн. Зөвхөн одоо үгүй би гарч ангаа хийгүүтээ орж хоолоо хийгээд ингэдэг биш хөдөлмөрийн хуваарууд нь гарч эхэлж байна гэсэн. Тэгэд ирэхээр нөгөө нэг соёлд иргэншил рүү очих одоо тэр суурин тавьж байна шүү дээ тийм ээ. Ажил үүргийн хуваарууд бий болоод юм гэсэн тийм. За тодорхой одоо илүү хурдны шалгамгай зоригтой хурдангуудыг андаа явдаг бол одоо бусд нь ингээд гэр орноо тий ахуйгаа тэр тосон гацаагаа хамгаалдаг ч юм уу. А тэр хооронд нь хамгаалахгүй бол нөгөө өөр овог аймгийнхан дээрэнд нь бас нөгөө тэр багц зэвсгийн сайжрахаар чинь нөгөө ганц ан агнчаа тэрийгээ бүтэн сар хувааж идэхгүй. Дахин агнаад нөөц бий болно. Тэр илүү гарсан зүйлээ бусад овог аймагуудтай хуваалцаж нэ худалдаа арилж яаж эхлэх юм шүү дээ. Тэгээд одоо нэг нь одоо жишээлбэл энэ одоо үгүй зээр гөрөөс сайн одоо агнадаг байхад нөгөө хэсэг нь шувуу сайн агнадаг ч юм уу. Ингээд эн чинь нөгөө хосолцоо ярил гэсэн саналтай тийм. За ингээд одоо тэмтэй одоо дорны үржилт шимт хөндөд хувьсгал өрнөсөн гэж үздэг юм. За энийг ингээд дэлхийн түүх өөрчлөгдөнө гэдгийг яриад байгаа. Өнөөгийн Анатолия гэдэг Туркийн газар нутаг дээр Göbekli Tepe гэж байдаг шүү дээ тийм ээ. Байгууламж баригдсан. За Göbekli Tepe бол одоо хүн төрөлхтөнд баригдсан хамгийн анхны томоохон байгууламж гэж үздэг. Энэ гэхдээ сүм чим шиг юу чим шиг сонин газар байдаг шүү дээ. Яг хүн амьдрдаг бол биш те. Тэрийг сонирхолтой. Түүний талаар сүүлд нэг баримтат кино үзсэн. Бай сонирхолтой. Тэгээд чулуун хийцтэй энэ газар нь шашны ариун газар гэсэн гэж үздэг байхгүй. Яадаг вэхэр гэрэл зургаас ингээд гэрэл зургийг аваад 3 хэмжээст дээр ингээд загварын тооцоолох дижитал аргыг ашиглаад үзэхээр энэ байгууламж асар том хэмжээтэй байсан юм байна. Энэ байгууламжийг барих нь өөрсдөө хүмүүсийн хувьд асар том сорилт байсан байна. Дөнгөж одоо нэг шиддэг сум шиддэг юм шидэгчтэй болж ирж исэн хүмүүс тийм том хэмжээний чулууг ингэж хөдлөж зөөж ямар нэгэн зорилгоор ирэмб дараатай одоо тэгшимтэйгээр барих хүсэл байна гэдэг чинь тэдэрт нэг юм зорилго бол байсан бол тарах гэдэг байна. Тэгэхээр тэрийг тэгвэл хамгийн түрүүнд юу одоо хөдлөсөн байх вэ гэхээр ерөөсөл цэвэр шашин итгэл үнэмшил бурхан гэсэн зүйл яваад байгаа байхгүй. Ийм хэмжээний ажлыг, ийм хэмжээний байгууламжийг хийх нь өөрөө сорилт гэдэг. Тэгвэл энэ хэмжээний ажлыг төлөвлөж байгаа. Мэргэжлийн гар орчууд үр ашигтай логистиктойгоор хийсэн бол таарч байгаа байхгүй. Тэгэхээр
эдгээр энийг зөвхөн хийж эхлэегүй л гэсэн үг байхгүй. Зүгээр голцсон л энэ ихнийх болохоос биш хийсээр яваад нэлээд ур чадвартай болсон үедээ энийг хийсэн бол дарах гэдэг. Хамгийн гайхалтай нь одоо тэр Göbekli Tepe-ийг нүүдэлчин анчид хүн төрөлхтний түүхийн өмнөх үеийн хүнс цуглуулагч нар гэдэг байгаа. Тэр одоо ингээ яваал Харин тий. Göbekli Tepe-гийн нэг онцлог нь одоо миний хувьд бол амар юм шокинг байсан нэг мэдээлэл нь юу гэхээр нөгөө газар тариалан мал аж ахуй эрхлэх одоо нэг газараас суурин амьдрах боломжтой нөхцөлд бид нар ингээд хот суурингаа байж суурин байдаг гэж ойлголт байсан боловч энэ ерөөсөө энийг тэр чигээр нөртөлж байгаа. Энэ хүмүүс газар тариалан эрхэлдэг байгаагүй, мал аж ахуй эрхэлдэг байгаагүй. Яг л нөгөө hunter gatherers буюу анчид төвөрлөгчд байсан. Гэтэл тэр үед ийм том байгууламж барьсан байгаа нь өөр гайхалтай. Тэгээ бүр өнөөдөр хүртэл бид нар хэрэглээд байгаа уур нүдүр тэндээс олцсон байдаг юм билээ. Тэгээд яг саяны тэрний илтгэгчлэн одоо анчин одоо тэр төвөдөг хүмүүсийн ариун дагшин газар болон тэгж таарад байгаа байхгүй. Ерөнхийдөө тэр дүгнэлтээ бол тэгж гаргасан байна. Энэ байгууллагын өндөр багнаас нь хардаг Т хэлбэрийн өндөр чулуун багнууд архитектурын бүтц гიშгээд байгаа байхгүй. Харин амьтдын сэлбэртэй чимэглэлүүдтэй гэдэг байна. Тэгэхээр энэ бол яг нэг worship хийдэг яг тэр нэг мөргөлийн ариун газар байх нь тодорхой гэж үздэг байгаа байхгүй. Одоо энэ хөдөө аж ахуй нийгэм үүсч эхэлж байсан одоо тэрхүү онцгой шилтийг яг зааг дээр оршиж байгаа байхгүй. Инээс хойш яг тэр газар тариалан одоо ан амьтан гаршуулж амьдэрдэг тэр процесс эхэлсэн бол таа. Яг тэрний яг уул зурцыг эхлэх юм уу? Хуудасных нь эхлэл. За хоёлаа төр засварлаад өнөөдрийн ивент итгэгчид урдъя. Хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авираатай Invescore Leasing өнөөдрийн дугаарыг маань ивент итгэж байна. Гадаадд ажиллаж амьдардагч Монголдо орон сууц автомашин авахар төлөвлөж байгаа хүмүүс нааш анхаарлаа хандуулаарай. Гадаад байдаг монголчууд маань эх орондоо санхүүгийн үйлчилгээ авах ер нь бол бараг боломжгүй байдаг. Өөрөө заавал биеэр ирж нөгөө дансанд бүртгэл болдог. Эндээс за ингээд зээлтэй хөөцөлдөө гэхэд гадаад оронд байгаа доктортой орлогыг эндтэй хүлээн зөвшөөрөх юм уу орлого тооцоолох ер нь хүндрэлтэй байдаг. За тэгэхээр энэ асуудлыг цогцоор нь шийдвэрлэж чадсан Invescore Leasing гэх компани байгаа. Энэ компани маань iLease хэмээх одоо лизингийн үйлчилгээг санал болгож байгаа. За гадаад ажиллаж амьдардаг монголчууд маань гадаадад олж байгаа орлогоо нотлуулан хүссэн хөрөнгөө лизингээр худалдан авах боломжтой. Мөн Солонгос, Япон, Америк, Чех зэрэг дэлхийн 10 улсад өөрийн агентуудтай тул та өөрийн амьдарч байгаа улстай шууд уулзаад мэдээлэл авах бүрэн боломжтой. Тэгвэл хэрхэн лизингийн хүсэлтэд илгээх юм болоо гэж сонсогч нар маань гайхаж байж болно. Та бүхэн iLease-ийн мэн гэсэн вебсайт руу ороод материалуудаа бүрдүүлээд лизингийн хүсэлтэд илгээхэд ажлын 1-3 хоногт шийдвэрлэн таны хариу өгөх юм байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг iLease-ийн мэн болон 72 тэгтэг 27 тэгтэг 72 тэгтэг 27 тэгтэг дугаарын утсаар авах боломжтой. За тэгээд хүссэн хөрөнгөө хүссэн улсаас авираатай Invescore Leasing өнөөдрийн дугаарыг маань ивент итгэлээ. За офс нь бол Буянгийн зам дагуу IC Tower-ын 12 давхарт барилдаг. Facebook нь iLease имэн тэгээд вебсайт нь iLease имэн юм байна. Та бүхэн 72 тэгтэг 27 тэгтэг дугаарын утсаас дэлгэрэнгүй мэдээлэл аваад гадаад орноос Монголдо хүссэн үлдэл хөрөнгө болон хөдөл хөрөнгийг гадаад орон дох өөрийнхөө орлогоор нотлоод авах боломжтой байна. Харин би ороод үзчихсэн iLease гэж тэ. Lease гэсэн үг юм шүү дээ. Göbekli Tepe бол гайхамшиг байгаа маа. Очиж үзэх газар нэмэгдээд лээ. Харин тэгээд одоо хүн төрөлхтөн олон сая жилийн турш ан гөрөө хийж төвөрлж амьдэрсэн хүмүүс одоо нөгөөсөндөө энэ Göbekli Tepe-гээс эхлээд одоо суурин болж эхэлсэн гэсэн үг л таарч. Тэгэхээр энэ яг тэр одоо энэ бол одоо ингээд олон зуун мянган жилийн турш байгаагүй маш чухал олдвор. Судлаачид Göbekli Tepe-д анчид цуглуулагч нар төвөрлөгч нар шашны томоохон ёслол хийхэр цугладаг. Мах шарч магадгүй шар айраг эсгэж удаг гэсэн байна. Чулуун зэвсгийн үеэс эхлэн шашин баяр наадам салшгүй холбоотой болж эхэлсэн гэсэн үг. Тэгэхээр тэрийг одоо хүн төрөлхтөн гэдэг хүмүүс шашинтай болоод ирэнгүүтээ баяр наадам гэдэг зүйлийг бодож олж хийсэн үеийг Göbekli Tepe гэж үздэг байгаа байхгүй. Тэгэд энд тал талаас цугларч өөрийнхөө төрөний хилдэг нэг ангууд авчираад жимс юмсаа авчираад тэндээс солилцож идэж ууж наригж цэнгдэг. Тэгээд ямар нэгэн зүйл талархлаа илэрхийлээд энэ одоо бурхан шашин ч юм уу тэгээд
тардаг гэсэн байж магадгүй гэсэн одоо тийм дүгнэлт байна. Гэхдээ яг нөгөө энэ баяр наадам гэдгийг манайхан бас ойлгох хэрэгтэй баг. Энэ тохиолдолд бид нар ямар баяр наадам яриад байгаа вэ гэхээр энд бол нөгөө бурхадтай те одоо бүтээгчдэд зориулсан нэг юм шашны зан үйл яваад байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол баяр наадам гэдэг чинь хаанаас үүсэлтэй гэхээр анх яг нөгөө бурхадад зориулж тэдний тааллыг хүртэх гэж тэдэнд одоо сайхан ургацтай жил хайрлсанд сайхан ан өсөнд те дайн тулаанд те одоо ялалт байгуулсанд дэмнсэнд нь талархах сэтгэлээ илэрхийлж тэдэнд өргөл барьц өргөж байгаа явдлаас эхэлж байгаа. Тэднийг магтан дуулдаг. Тэр одоо зан үйлээс улбалаад баяр наадам гэдэг юм чинь бий болчиход байгаа шүү дээ. Тэ нэг өвөл ч юм уу хүүтэн хахир эмигээ давангуудаа зоон ороод хийнэж байгаа. Тэгээ надыг одоо биднийг ийм байлгахад тусалсан танд баярлалаа гэсэн үг юм биз дээ тий. Харин тэ ерөөсөө тэгэхээр ингэж байгаа нэг гоё юм байгаа. Яг энэ дээр бас нэг дүгнэлт. Göbekli Tepe-ийн орчмын нутагаас эхэлж Homo sapiens-ууд ургамлыг анх гаршуулж газар тариалан эрхэлж суур амьдарч шилжсэн гэж үздэг байгаа. Тэгэхээр яасан бэ гэхээр Göbekli Tepe дээр ирээд ихэд ариун дагшин газар болох ч хүн байн очихыг л бодно шүү дээ. Тэгэнгүүт тэр олон хүнийг хоол ундтай байх, өсөхгүй байх гэдэг ингээ процессууд бий болоод ирэхээр хин нэгэн хүн тэрнтэй харилцдаг хүн тэндээ тогтмол байж ирэнгүүт тэрэндээ зочиж ирж байгаа хүмүүст хоол өгөх болно шүү дээ. За бизнесийн санаа гараад байна шүү дээ. Тий. Ингээд ерөнхийдөө суурин амьдрал руу шилжсэн юм байна гэсэн ер нь дүгнэлтээ гаргаад байгаа юм бэл. Тэгээ одоо хамгийн бас нэг сонирхолтой зүйл нь шашны баяр нь хүн төрөлхтний суурин амьдралын эхлэл болж өгсөн байх өндөр магадaltaй гэж боддог. Одоо мэдээж хэрэг одоо хүмүүсийн бүлэг байгаа шүү дээ, том бүлэгүүд одоо хамт амьдрахаасаа өмнө аль хэдийн хамтдаа ёслол баяраа тэмдэглэж исэн бол таарж байна. Тэрнийхээ одоо үр шимээр суурин болж эхэлсэн гэсэн ийм л одоо дүгнэлтийг гаргачаад байгаа юм л да энэ одоо эрдэмтэд. Тэгэд хүн төрөлхтний суурин амьдрал гэдэг зүйл бол баяр тэмдэглэхээс эхэлтэй шүү гэж. Тэгэхээр баяр маяр дургу гэд бити яриад байгаа. Тэгээд одоо энэ 12,000 жилийн өмнөх энэ үйл явдал бас хүнийг одоо ийм болгоход маш том одоо хувьсгал байсан гэж боддог. Яа тэгэхээр тогтмол суурин амьдрна гэдэг чинь нэг газар юмыг бүтээж хөгжүүлж бий болгож одоо хэдэн үеэрээ дамжиж амьдрах болж таарж байгааз. Тэгээ одоо энгийн нэр хэлбэл нөгөө суурин байна гэдэг чинь завтаа олно л гэсэн үг байхгүй юу? Өөр юм бодох. Би юу н яагаад үссэн юм бол те. Энэ нар яагаад өглөө мандаад орой жаргаад байгаа юм бол энэ яагаад хэдэн жилийн давтамжтай тэ үер болоод байгаа юм бол ус яагаад байгаа юм бол гэдгийг бодно, гайхна, ажиглан анзаарна. Завтай болно те. Тийм завтаа бол ер нь завтаа болохоор л юм бодчихсон л те. За ингээ хөдөлмөрийн хуваар суурилсан нийгэм бий болоод ирнэ штэ саяны шиг. За ингүүд хүн хөдөлгөлтөнд яг энэ үеэс эхэлж тариа тарьж эхэлсэн учраас хүн хөдөлгөлтөн вааран савтай болж эхэлсэн. Яа тэгэхээр модны холцмолц биш байх нь шүү дээ. Нэг юмд тариараа хийх бол нэг юмд идэх болно шүү дээ. Тэгэнгүүтээ шаврыг ингэж хэвэнд оруулж сурч эхэлсэн. Ингээд ирэхээр нэг газараа байн амьдраад ирэх чинь ингээ аюу олон бүтээмжүүдийг нэмж өгч байгаа. За ингээд шин чулуун зэвсгийн хувьсгал одоо ингээд энэ бүгдийг бий болгосон гэж байгаа юм. Ингээд эртний одоо хүмүүс агуугаас соёл иргэншлүү ирэх гараад хээр газар, ил газар хинээс ч айхгүйгээр зөрөгтэйгээр амьдарч чадна гэдэг чинь өөрөө асар том дэвшил болоод би өөрөө бүтээгч ялагч гэсэн одоо байгалаа иргэшсэн нэг тийм зориг нь бий болно гэсэн тийм ээ. За ингээд эртний хүмүүс тариалж байсан ургамлын чанар ургацад хэрхэн нөлөөлж байсан байдгийг Саксоны Анхальт мужийн судлаачид одоо ч судалсан. Гэршүүлсэн 10 үр болон зэрлэг 10 үрийг харьцуулахад эртний тариаланчид тодорхой гений өөрчлөлттэй илүү бат бөх үрийг сонгож тарьдаг байсан тодорхойлж байна. За үрийн тоо ихтэй гэнэ тарих гэж ярьдаг шүү дээ булцуу. Одоо үрийн эсхийг хайдаг байсан. Яг тэр байглаасаа гений өөрчлөлтөнд орчихсон юм уу орж болохуц тийм нэгсэндээ одоо зэрлэг 10 нь одоо байглаасаа 2 игний үртэй байдаг бол энэ одоо тариан бол 2 игний үр бэнж байгаа бол энэ 6 игнийтэй болгож байгаа. Тэгэнгүүт энийг тарьж байгаад 2 юм авсанд бол 6-ыг авсан дээр үстэй. Яатсан. Тэгээд ингээд ирэхээр хүн өөрөө хүссэн үсээгөө нөгөө зэрлэг 10-аагаа мутацид оруулаад генетийн өөрчлөлтөнд оруулж булцууг нь томруулах зорилгоор ингэж ашигласан баг. Тэгэхээр энэ гений өөрчлөлт гэдэг зүйл өөрөө нэг тийм бас одоо юу гэдэг хүн төрөлхтний хоол хүнстэй бол ямар ч буруу зүйл байхгүй гэдэг. Тий, буруу зүйл биш, дөнгөж сүүл болсон зүйл биш. Тий, энэ үеэс эхэлсэн гэсэн. Үргэлж байсан зүйл. Наадах нь илүү одоо галуу шувууны ч юм уу те зэрлэг галууны одоо ген илүү давмгаасан дахиад
бий болж байгаа шүү дээ. Тэгжээж гуйн томорж байгаа шүү дээ. Тэрнээс тамирчин дахиад бол тэгэл ямар дүүрэн хатсан өлөө нэг хуурай махан зоогдсон шүү дээ. Тэгэхгүй тул тэр чинь илүү амттай болохын тулд илүү тийм генийг өөрчилж ижил тэд нар идэж. Өдөр болгон өндөглүүлж эхэлж байгаа. Маш их зүйл генетикийн өөрчлөлтөнд орцсон энэ зөв хэвийн зүйл. Ягаад тэгэхээр нөгөө олуулан амьдраад хүн амын тоо нэмэгдээд ирэхээр бидний нөгөө ургац авах хэмжээ тэг газар дэлхий дээр л байгаа. Энэ маань нөөцтэй. Гэтэл олон амыг тэжээхийн тулд яг вэ гэхээр ургацынхаа хэмжээг сайжруулах хэрэгтэй. Одоо тэг улаан лолио илүү гоё нэг хэлбэртэй том болгон ч идэх юм уу те. Энэ бол хэвийн зүйл өргөж байсан зүйл. Тэг ингээд одоо гений мутац энэ хоёр игнээ зэрлэг 10-ыг 6 игнээ болгон хувирсан байгаа байхгүй. Онлын хувьд бол ингэснээрээ нэг тарихынд 3 дахин илүү үр боловсрдог болно гэдэг чинь 3 дахин илүү ургац авах бололцоотой гэсэн юм шалтгаан. Тэрхүү одоо хувирлыг сонгох нь бол эртний болон одоогийн хүнд ч хийсэн байгалийн угаас өгөгдсөн сонголт. Тэрийг хүн ямар ч хүн тэгж байна. За ингээд одоо чулуун зүсгийн үеийн тариачд одоо ургацаа илүү сайжруулах, илүү их ургац авахын тулд зориудаар сонголт хийж байсан юм. Одоо энэ нотолж байна гэсэн үг байхгүй. За ингээд 12,000 жилийн өмнө зүүн өмнөд Анатолид одоо энэ газар тариал эхэлсэн гэж ер нь үзэж байгаа. Одоо неолит буюу одоо шинэ чулууны одоо хувьсгал бол дэлхийн олон хэсэгт бие дааж зэрэг өгсөн шүү. Зөвхөн тэндээс ингээд тарсан гэсэн үг шүү. Яг зэрэг ингээд энэ тэнд бий болсон. Тэгэхээр неолитийн одоо хувьсгал гэдэг нь зөвхөн нэг газараас эхлээд ингээд тарсан гэж ойлгоход бол өрөөсгөл болно. За ингээд одоо ингээд ирэнгүүтээ зэрлэг амтан чиний үр тариаг идэх гээд ирнэ дээ. Тэгээд ирэхээр нь хамгийн ойрхон гард дөхөө одоо юу гэдэг одоо барьж болох үс тийм амтнаа гаршуулж эхлэх гэсэн үг байна. Тэгээд тэрэндээ будаа огж жагаад тэрийг хүнсэндээ хэрэглэн ч юм ингээд тэгээ байгальтайгаа илүү бүтээлчээр харилцаж эхэлсэн гэсэн үг. За одоо ингээд одоо түүхийн одоо өмнөх үеийн суурин газруудын хөгжил дээр одоо шилээ 9500 жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн томоохон суурин болох одоо Чатал Хуйк Гэбекли гэдэг. Гэбекли Тэпэгээс баруун тийш 300 км байгуулагдсан. За Гэбекли Тэпэ гэдэг газраас баруун тийшээ 300 км явангууд хамгийн анхны томоохон суурин олдсон байна. 9500 жилийн өмнөх гэсэн. Хөгжлийнхаа оргил үед одоо Чатал Хуйк гэдэг энэ суурьнд 2500 хүн байсан байна гэж үзэж байгаа. Хүү агуу дотор 5 аруулаа армаг тармаг явж исэн хүмүүс 2500 чи их тоо биз дээ. Явуулаа. Наадах нь 2500 хүн зэрэг идэн, зэрэг бидсэн, зэрэг одоо чин тэгээд нөгөө нэг бинийгаа заавруулахгүй байх гэдэг анхны харилцаанд бий бол гэсэн. Одоо тэр Чатал Хуйк гэдэг тэр суурин газарт нь бол гудамж талбай байгаагүй. Гадна амьдрал нь дээвэр дээр өрнөдөг гэж. Одоо Чатал Хуйгийн нийгэм тэгш хэрэгт байсан. Орд харш сүм хийд зах зээл ямар нэгэн одоо цех юм үйлдвэр байгаагүй. Гэр бүлийн нэгж бүр өөрсдөө амьдралаа бүрдүүлж мадлах уу багаж хийх зэргээр бүгдүүлээ өөрсдөө идвэсэн. Хөдөлмөрийн хувьд нэгсэндээ арай үүсээгүй бол таарах гэдэг шүү дээ тийм ээ. Одоо энэс цаашаа одоо тэр юмнууд бий болно гэж юм л. За ингээд одоо тэнд байсан хүмүүсийн нийтлэг асуудал нь болох хог ялгадас зайлуулах асуудалтай тулгарч ирсэн. Тэгсэн чинь ерөнхийдөө тэд амьдралдаа сэтгэл хангалуун байсан бололтой гэж байгаа. Яагаад гэвэл энэ суурин 2000 жилийн турш хүмүүс оршин суусан байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр 2000 жилийн туршид тэнд 2500 орчим хүн хамгийн хоёр чухал зүйл байгаа. Ямар ч суурин газар. Орц буюу ус, гарц буюу ялгц. Энийгээ шийдэж чадвал хаач хүн амьдарч болоод идэг юм зүйл байна. Тэгээ энэ гэхээр хамгийн анхны хотчлт буюу хотын проблемыг шийдэх одоо юу гэдэг ухааныг эндээс одоо хөрвдөж гаргаж ирсэн гэсэн санаа юм. Хэрвээ тэнд ямар нэгэн байдлаар ялгцаа ингээ хайж чадахгүй гэх юм бол эпидеми өвчин гараа бүгд өвхнө. Тэгээ энэ зүйлээсээ эхлээд идэр хөгжсөн гэсэн л харж байна л да. Тэгээд ер нь бол хүмүүс нь ганц өрөө байшинда амьдэрдэггүй. Ёслын баяруудыг ч гэсэн тэнд хийдэг байсан гэж байна. Тэгэхээр ан гөрөөний дүрслэлтэй томоохон ханны зургууд тэр одоо суурин газар зөндөө байна. Тэгэхээр анхны ан хийх ёслол эсвэл шашны одоо ан гөрөөтэй холбоотой байх магадaltaй тийм туршлагууд байсан гэж бодож байна. За ингээд нас барсан хүмүүс мартдаг байсан гэж. Одоо ингээд үгчгээр нь хаяа явахгүй гэсэн. Энд чинь нөгөө нэг хөгжөөд байгаа хэлбэр шүү дээ тийм ээ. Орон гэрийнхаа шалан дор гэр бүлийнхаа хүрээнд аюулгүй газар ашуулдаг гэсэн. Өнөөдрийн өнцгөөс харахаар одоо тэр Чатал Хуйкийн чулуун зэвсгийн үеийн одоо ертөнц бол бидэнд танил нэг биш. Сонин содан алс хот мэт санагданаа гэж. Гэхдээ ямар ч хэлсэн гэсэн эндээс эхэлж ерөнхийдөө 2000 жилийн хүн амьдрахаар чинь нэг 70 жил 60 жил болоод нэг нь үхэн шүү дээ.
тэрийг менеж дарга өгөхгүй шүү дээ. зүгээр тий. Тэгэхээр энийг ойлгож сурна гэдэг чинь тэгээд тийм учраас 2000 жил эндээсээ яваагүй учраас хүмүүс эндээ ямар ч хэлсэн сэтгэл хангалуун байсан байна гэсэн төгөлтэй гаргаж байгаа байхгүй. Чатал хүүх зэрэг одоо неолитийн суурингуудын хөгжил бидний орчин үеийн ертөнцийн одоо суурийг тавьсан. Зарим талаараа бид одоо ч неолитийн үед амьдарч байгаа гэж бараг хэлж болохоор шүү гэж байгаа юм. Дүгнэлт нь. Суурин амьдралтай тосгон хот, томоохон хотуудад амьдарч хүнсийн дэлгүүрээс хоол хүнсээ худалдаж авч байгаа бид нар. Тэр хүнсийг өөр хүмүүс бидний төлөө үйлдвэрлэж байгаа. Бид өөрсдөө нийгэмдээ хамт олонд одоо тодорхой үүрэг хүлээгээд амьдарцгааж байгаа. Тэгэхээр бид нар неолитийн үед дуусаагүй гэж хэлдэг байгаа байхгүй. За неолит гэдэг энэ шинэ чулуун зэвсгийн үеийн энэ хувьслууд нь одоо Анатолиогоос Европ руу хэрхэн тархаж явсан бэ гэдэг дээр олон жилийн турш эрдэмтэд сонирхож судалсан байна. Одоо хүмүүсийн арга яс олдвруудаас генетикийн мэдээллийг авч хувь хүн эсвэл томоохон бүлгүүдийн хоорондын хамаарлыг судалж оролцсон. Эртний нүүдэл одоо хөдөлгөөнийг генетикийн үндсэн дээр сэргээн тогтоох бололцоотой тогтгийг судалсан байна. Нэн төвхтөө энэ генетикийн эртний яснаас ДНХ-гийн дээж аваад ДНХ-нд бүрэн байвал дараагийн дарааллыг тогтоох замаар. Энэ аргаар одоо палеогенетикүүд гэдэг байгаа чулуун зэвсгийн үеэс тодорхой мэдээлэл олж авсан. Неолитийн хувьсгал Европт хэрхэн хизээ ирсэн байдгийг тодруулахад маш их хувь нэмэр оруулсан. Ингээд Европт ойролцоогоор 7500 жилийн өмнө томоохон соёлын шилжилт болсон. Тэгээд хүн ан гөрөө хийдэг амьдралаас тариалан эрхэлдэг амьдрал руу шилжсэн. За ингээд одоо 7500 жилийн өмнө Европт тэгвэл иргэншил үүссэ гэж ойлгож болохоор байгаа. Яг энэ суурин соёлын. Тэгэхээр Анатолиогоос ийшээгээ 2000 жилийн дараа очсон бол таарах гэдэг байхгүй ер нь баримжаагаар. За тэгээд одоо эхний улсууд чинь одоо бараг 8000 жилийн өмнөөс эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг тэр үеэс эхэлж нөгөө нэг иргэншлүүд хойдогийн ярьдаг нөгөө нэг Миноан соёл моёл гэдэг тэр грекийн соёлууд эхлэх гээд явж исэн бол таарч байгаа. Энэ гэхдээ нэг зүйл одоо энэ шилжилт нь шүү дээ ингээд соёлын өөрчлөлт байв уу эсвэл өөр нөлөө юу гэдэг тэр эрдэмтэд нийлэх маргадаг юм байна. Яг соёл ингээд өөрчилж үү эсвэл үнэхээр хүмүүс ингээд одоо үгүй ингэж бодож олоод энийн зөвгүй шийдвэрээ гаргасан уу гэдэг дээр жоохон маргадаг юм байна л да. Янз янзаар л гэх юм уу да. Европ руу газар тариалан гэршүүлсэн амьтантай хүмүүс ирсэн цагаачлалын одоо үр дүнд ийм болчихоо эсвэл зэрэг тэнд тэгж үссэн үү гэдгийг яриад байгаа юм. Одоо сүүлийн жилүүдэд бол хүмүүс ингээд палеогенетикийн судалгаагаар үзэхээр энэ нь үнэхээр цагаачлал байсан гэдгийг маш тодорхой харуулдаг байгаа гэж. Тийм, дийлэнх нь яг Анатолийн хаг орч ирсэн байдаг шүү дээ. Тэгэхээр Анатолиос хүмүүс Европ руу ирсэн бөгөөд хэдэн зууны дотор тэд баг нутгийн уугуул хүмүүсийг бүрэн шахаж гаргасан бол таарч. Тэгэхээр илүү чадамжтай, илүү соёлтой, илүү багцтай хүмүүс нь тэнд байсан хүмүүсээ түлхсэн бол таарч байгаа. Зарим нь өөртөө уус нь нэгдсэн байгаа шүү дээ. Ассимиляц хийсэн ч юм уу те ингээд ямар ч хэлсэн тийм бол. Ингээд тэд нэр газар тариалан мал аж ахуйг Европ руу авчихсан байна гэж үзэж. За тэгэхээр бас буцаагаад тэндээс ийшээ явсан бидний энд ирсэн үү эсвэл эндээс бид нар зэрэг хөгжсөн үү гэдэг ч гэсэн бас сонирхолтой судалгаа байдаг юм байна л. Одоо Анатолиос ирсэн анхны хүмүүс Европт ирж ойролцоогоор 40,000 жилийн өмнө ингээд тархаж эхэлсэн. Суурин газрууд. 7500 жилийн 7500 үнээс 7500 жилийн өмнө болсон цагаачлалын шин давалгаагаар Европ гэдэг одоо хүмүүс иргэншлийн одоо юу гэдэг суурь тавигдсан гэж үзэж байна. Энэ үед хоёр тис өөр соёл яг тэнд яг мөрөгсөлдсөн гэж газар хөдөлж байгаа юм шиг. Тэг мэдээж хэрэг Анатолиогоос ирсэн тариачт нь Европын анчтай шууд тулсан гэсэн үг. За тэгээд мэдээж хэрэг тэд нэр яг инх тайван найрамдалтайгаар харилцаж юм яаж яснэ эсвэл ингээд бие биендээ хүчирхийлэл хийж ингээд нэг шингээсэн үгдийг бол таахшгүй тийм ээ. Гэтэ ямар ч үсэн энэ процесс одоо энэ эволюцийн үр дүнд Анатолигийн ирсэн цагаачд Европын анчтаас бол давмгай байсан байна гэдэг нь бол нотлогдсон. Тэг ингээд одоо шинэ чулуун зэвсгийн үеийн төгсгөл Төв Европын хүмүүсийн 70% нь тариачтаас шуудамжсан юм байна. За баярлалаа. Хоёулаа төр завсарлаад хоёр дахь ивент итгэжээд урдчихъя. За манай нэвтрүүлгийг Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр өрөөтэй гэр бүг ивент итгэж байна. За зөвхөн Монгол гэрээр төрөлцсөн захиалгын систем бий болоод байна. За Airbnb болон Booking.com-оор бид нар бол аялахтаа очих байр
захиалдаг, байшин захиалдаг, вилла захиалж болдог, мөн зочд бодол захиалж болдог. Харин гэр бүкийн онцлог нь зөвхөн гэр захиалах боломжтой бөгөөд гэр захиалаад яг Монгол нүүдэлчин ахуйг Монгол гэрээс мэдрэх боломжийг гадны болон дотоодын жуулчдад бий болгож байгаа юм байна. За гэр бүкийн зөвхөн захиалгын аппликейшн биш ээ. Энэ бол галын дэргэд цай ууж, адуу малтай ойр байж Монгол ахуйг жинхнээр нь мэдрэх боломжийг өгч байгаа. Нөгөө талдаа малчтай амьдрагааг дэмжих орлогын их усрыг одоо солонгоруулахад төрөлжүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх боломжтой платформ юм. Гадаадын жуулчдад Монголын нүүдэлж ахуйтай танилцах таатай боломж нэгцээ. Жуулчин гэлтгүй бидний хувьд ч гэсэн 100 агаар салхинд гарах хөдөө гадаа явахдаа хүн болгон хөдөө гэртээ малтай хамаатан байхгүй. За гэтэл бид нар гэр бүкээр ашиглаад гэр захиалаад айл захиалаад очоод тэнд амьдраад тэр гэртээ байгаад малчин айлаасаа хоол хүнсээ авчидээд сүүс хайлдаа явахт нь өглөө зэрэг сэрээд те нөгөө айрга бүрх гэдэг лөө эсэх бүлэх үү? Тэг бүлэхтэй тэр процессд нь оролцоод хүүхдүүдээ хийлгээд өрөм яаж те загсаахыг ингээд харуулад өөрөө тэрийг идэж үзнэ гэдэг бол бас хотын бидэнд бол гоё боломж. Тэгэхээр ийм сайхан боломж бий болоод байгаа юм байна. Тэгэхээр энэ бол зөвхөн нөгөө малчин айлаар бас хязгаарлагдахгүй Монгол гэрээр төрөлдсөн үйлчилгээ үзүүлдэг гэр кампууд, резортууд, амралтын газрууд ч гэсэн энэ системд нэгдээд өөрийнхөө гэр болон бусад үйлчилгээг одоо санал болгох боломжтой. Тэгэхээр гэр бүк.com хаягаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Та мөн утсан дээрээ гэр бүк аппликейшнийг татаад өөрийнхөө гэрийг бүртгүүлэх болон өөрөө хүссэн газараа гэрийн Монгол ахуй үйлчилгээг захиалан авах боломжтой юм байна. Тийм байж тань. Эзэн тасархай Сэродын малчны хот 80к гэж байна. Энд нэг бас гоё юм байна. Би өөрөө хөдөө 100 очиж амарч өссөн болохоор. Өнөөдөр ингээд манай айрны соёл нэг юм том асуудалтай тулгараад байгаа. Бүл цөөтэй болчоод малчаад тэгээд айргаа бүлж чадахгүй болчиход байгаа байхгүй. Тэгээд зарим айлууд нь яг ингээд бүлэгч юм гаргацсан. Уул нь бол очисон айлдаа айргийн бүлж өгнөөс чинь өөрөө бас том хөдөлмөрөнд нэмэр болж байгаа. Өөрөө ч гэсэндээ тэр хөдөлмөрөөрөө оролцуулаад сайхан одоо тийм бартэрдж болно шүү дээ. Бас ингээд аюу олон гоё процессыг гарах байх. Зөвхөн ингээд 80к гэхгүйгээр манад ирээд манай одоо тийм ажил тусалж өгөөд үнгүй амьдрт гэдэг ч опшн гарч болно шүү дээ. Ер нь тийм болно. Тэгэхээр эн чинь нэг соёлын солилцоо гэдэг зүйл, мэдлэгийн солилцоо гэдэг зүйл гэдэг аюу хөгжлөн гэсэн үг л дээ. Тэгээд ер нь дотоодынхоо иргэдтэй үйлчилж одоо үеийн сэтгэл хангалтын байлгаж чадчихэж л гадны аялал жуулчлал хөгждөг юм байдаг дээ. Ер нь бол. За одоо ингээд нэг жоохон нэг юм хэсэг дээр очино. Тэгээд ерөнхийдөө жаргаа. Яагаад гэвэл тэр энэс цаашаа бол ямар соёл иргэжил яаж үүсэн шүмэр гэдэг гараад ирсэн байгаа шүү дээ. За ингээд одоо урт хугацааны өмнө одоо нэг юм байгаад байгаа. Чулуун зэвсгийн үеийн сүүлчийн хамгийн том ганц агуу нээлт гэж байгаа. За ингээд хоолоо ячиж гин, ерөнхийдөө ус мусаа ингээд ууж гин, ангаа гинч гин. Энд нэг юм байгаад байна. Төмөр гэдэг зүйл байх хэвээр металл ч юм тий. Хамгийн сүүлчийн агуу нээлт бол хайлуулт технологи. Болгар улсад таны мэддэг нуртай дэлхийн хамгийн эртний зис уурхайнууд нэг байдаг. Урт хугацааны өмнө хаагдсан эдгээр уурхайн хонглуудад нь шинэ нэрийн үе болох металлургийн эрен үеийн эхлэлийг шууд харуулдаг. Металлыг хүдрээс нь ялган авах буюу хайлуулах технологи хүн төрөлхтөд үгэнд гол байр суурь эзэлдэг. Энэ үндсэндээ чулуунаас металл гарч авах тухай ойлголт юм аа гэж. Хайлуулах гэдэг нь зөвхөн материалын хэлбэрийг өөрчлөхөөс гадна химийн хувирлыг одоо хийх бололцоот болгосон гэсэн. Өмнө нь зөвхөн материалын хэлбэрийг л өөрчилж чаддаг гэсэн бол хайлуултын ачаар хүн металлург буюу хайлуулсныхаа ачаар хүн материалд огт өөр хэлбэрийг өөрөө бий болох бололцоотой болно гэсэн. Ингээд төсөөлөл нь бол айгүй амархан л сонсогдож байгаа. Одоо ингээд зистэй чулуу шүү дээ. Тэрийг эхлээд нунтаглана. За яг жижиглэн. Тэнгүүтээ хайлуулах зуухан дээрээ ч юм уу нэг хал дээрээ тавина да. Тэгэнгүүт тэрийг хайлуулахын тулд нэг хадгалнаа да. Тэгээд тэр чинь урснаа да. Урсангууд тэрийг нэг хэвэнд хийнэ да. Тэгэнгүүт ямар хэвэнд хийсээр хамаарад хөдөлмөрийн зэвсэгч гарна. Ингээд нэг хүрлийн үе гэдэг байгаа таны хүрлийн үе эхэлж байгаа шүү. Баярлалаа. Миний хүрлийн үеийг эхлүүлсэн. Тэгээд хайлуулахын хамгийн чухал нөхцөл бол дор хаяж 1100 одоо градусын гал гарах хэрэгтэй. Харин тийм. Чулуун зэвсгийн үеийн хүмүүс бол үүнийг үлээх гуурсны тусламжтайгаар бий болгож чадсан гэж. Нөгөө нэг ингээд идэж санаж байна. Тий, хий гаргаад. Тэгээд тэр чинь арьсаар хийж байгаа шүү дээ. Тий. Тэгээ үзүүрт нь ингээд тэр их эхлээд мэдээж толгоогоо дэмэртэл амаараа үлээж хэлсэн бол таарч байгаа байхгүй. Юм хүлээгээр тарих манардаг шнэ мэдээ. Тэгээ мундраа хамна. Тэгээ дараа нь тийм зохион бүтээж гисэн. Ингээд эн чинь зүгээр нэг өдөр шийдэгдэхгүй ингээд процессыг дагаа гэж. За ингээд одоо зис нь хүмүүсийн анх бодолсруулсан металл бол таарж байгаа шүү. Ийм учраас нөгөө нэг
хүрлийн үе гэдэг зүйл одоо яг эндээс эхэлсэн гэсэн. Тэгээ хүдрийг бутлах, дотор нь байгаа металлыг хайлуулах шаардлагатай, галыг шаардлагатай температурт ингээд тогтмол байлгахын тулд хэдэн цагийн турш үдлэх хэрэгтэй болно гэдэг. Эндээс эхлээд нүүрс гэдэг зүйл гарч ирж байна. Мод хангалтгүй шүү дээ. Тэгээ зэсийг хүдрээс ялгаж гарсны дараа хайлуулах процесс дуусаад одоо тэр нь одоо багаж болно гэсэн. Тэгээ чулуун зэвсгийн үеийн аргаар хийсэн одоо анхны туршилтуудын үр дүнд эхэндээ зэс гаргаа авах нь тун хэцүү байсан бол үнэхээр ойлгомжтой. Яахын тэр чинь савл наацх нь хамгийн анх гаран дээрээ хайлуулахгүй тодорхой юм чинь нэг юм дээр хайлуулна. Тэр нь тэр галыг дийлэхгүй бол хагарна бутар ингэж явсаар байгаад эхнийхээ нэг юм хайлуулах юм олж авсан байгаа. Тэгээ тэрэн дотор хайлуулдаг бол таарч эхэлж байгаа. Ингээд одоо туршлага алдаа онооноос ингэж өрсөөр байгаад одоо үнэт металлыг үйлдвэрлэх чадварыг суралцсан. Гэхэд өнөөдөр ч зис дэлхийн хамгийн эрэлттэй түүхий твэрэ байгаа учраас бид нар шинэ неолитийн үеэс салаагүй байгаа шүү гэдгийг сайн ойлгоорой. За ингээд одоо зэлцийг гаргаад авчихаар хайлуулж судах хүртэл бол өөр айгүй амархан процесс болоод эхэлчихэж байгаа байхгүй. За ингээд дарахчдад тэрийг сурсан байна. Алтбай газар хинч түүнийг авахыг хүсдэг тийм нийгэмд бид нар одоо очсон. Алт хүнд очих, хэрхэн олборлох, хэрхэн тараах, эргэлтээс хэрхэн гаргаж авах тодорхой дүрм журмтайш байх шаардлагатай болно. Шаардлагатай болоод ирэхээр хөвчлөг оршуулгын үед алт одоо эргэлтээс гардаг гэсэн. Тэрийг ингээ худалдааны зэрэг ашигладаг гэсэн үг байхгүй анх алтыгаа. Хүн нас барахаар тэрнийг одоо ингэж хийхин тулд тэр алтыг хайж хэрглэж эхэлсэн бол таарч байгаа байхгүй. Тэрнээс ч тэрийг ингэж өмсөж зүүж юм ингэж соёл суралцааг байсан гэсэн. Тэгэхээр бол алт бол одоо арилжааны эргэлтэнд орохдоо оршуулгын одоо шашны зам үйлдэлээс холбоотойгоор эхэлж үүссэн байна гэдгийг л одоо хэлэх гэсэн санаа байна. Тэгээд ихэвчлэн эрх мэдэл бүхий хүмүүсийг хүндэтгэх, алдаршуулах зорилгоор оршуулганд нь ашиглаж ирсэн бол таарч. Тэгсний заавал оршуулахаас нь биш амьд нь ч гэсэндээ ингээд да гэдэг санаа гарч ирснээс эхлээд алт илүү эргэлтэнд орж ирсэн гэсэн үг таарч байна. Тэгэхээр чи юу яж байгаа юм байна л да одоо нөгөө хөтөр хүмүүс маань тий чулуун одоо Stone Age тий тэр сүүлийн одоо хүмүүс маань хүрл рүү шилжихтэй нөгөө хүрлээ ялгаад хайлуулад ороод ирсэн. А гэтэл зөвхөн хүрл биш өөр бусад байгаль дээр байгаа нөгөө металлуудыг хайлуулад оролдож үзэл туршаал байна шүү дээ. Байнга туршилт. Тэгээ алт юугаараа онцлон тухайн үед яг алтны өнөөдрийн байгаа үнц нь эднэрт байхгүй шүү дээ. Өнгө алдахгүй. Өнгө алдахгүй. Тэр тод сайхан шаргал өнгөөрөө байгаад л гол үнц нь байгаа шүү дээ. Сүүлдээ ховор болохоор үнэтэй болоод эхэлсэн шүү дээ чинь. Гайхалтай. Тэгээд тэр нас барах үедээ тийм үн цэнтэй зүйлтэй хамт оршуулад байдагс. Үүнийг олон янзын нөхцөл байдлаар дахин олдруудаас харж болно. Болгар дахь Варнагийн эрдэс нь хизээ нэгэн цагт олдсон хамгийн гайхамшигтай алтны олдвор. Маш их хэмжээний алт. Манай тооллын өмнөх 5,000-нд үед хамаарах энэ эрдэнэс нь 3,000 гаруй цэвэр алтыг л агуулсан байдаг гэж байгаа. Карановогийн иргэншил гэдэг юм. Варна юм ба шүү дээ. Тий, Варнагийн ойролцоо. Карановогийн иргэншил гэдэг нь нөгөө тэр одоо Караново гэж тосгоны орчмоос л олдсон байхгүй юу? Тэр Карановогийн тосгон юм байна тий. Тийм, тэр тосгоны тэрнээс биш тэр үед энэ өөртөө юу гэж нэрлэдэг байсныг тэнч мэдэхгүй шүү дээ. Би ч үсэг байхгүй юм чи. Дархан хавьяас гэдэг шиг л тий. Харин тий. Тэгээд энэ ийм байна. Болгар улсын хойд зүгийн некрополисоос илэрсэн гэж байгаа. Тэгээд энэ гайхамшигтай оршуулгын бэлгүүд нь талигаачигаа дараагийн ертөнц эзлэх байр суурь эрх мэдлийг нь онцлон харуулах зорилготойгоор тэгж хийсэн юм байна. Тэгэхээр би үгсэн ч гэсэн цаашаа амьдрал өргөжлөн гэдэгт итгээд тэр хүндээ ч итгэжсэн тэр хүн ч итгэжсэн учраас би тэрэндээ хэрэглэн тэгн ингэн гэж их зорилгоор 3,000 гаруй цэвэр алтан идэл үнэт идлийн дотор нь байсан гэж байгаа. Энэ дотор нь бүр маш сонирхолтой идэлүүд байдаг шүү. Манайхан сонирхоод харуул хүний зарим ингээд эд эрхтнийг бүр ингээд их нандиныг хөвлж ингэж хадгалах тийм зориулттай алтан идэлүүд. Тэгэхээр одоо наазах нь ямар хүн нас барсан бэ гэдгийг уршуулгаас нь л харах нь шүү дээ. Айгүй энгийнэр үл тий. Тэгээ энэ дээр чинь бас некрополис гэдэг ойлголт гараад ирж байгаа байхгүй. Өгсөн хүмүүсээ нэг газар бөөнөрнө. Өгсөн хүмүүсийн л хот шүү дээ некрополис чинь. Одоо зохион байгуулалттай энэ тэнд газар нэг ширхгээр биш болоод дэш наа чи бөөнөрнө. Бүр масаар юм уу тий. Бөөнөр нь ингээд нэг одоо заасан газрыг харин тий зориулж оршуулгын газар болгож байгаа. Энд нэг биш яг тэгэж оршуулдаг болцсон байгаа байхгүй. Тэгээ эндээс бөөнөрөө олдсон шалтгаан. Тэгэд энэ нөгөө нэг тэгвэл яг суурин соёл үл яг яхахгүй шууд дагалдаж байгаа зүйл шүү дээ тийм ээ. Энд амьдраад тэнд хүн оршуулна гэдэг ойлголттой болсон байсан санаа зүг биз дээ тийм. Тий одоо нэр хүндтэй баянтэй экстэцээ тэр газар нь оршуулдаг л болцсон байна л да.
За ингээд одоо манад дэлхийн одоо манад нийтийн тооллын 4-р зууны зуунд өнөөгийн Иракийн нутаг дэвсгэрэл болох Месопотамид дэлхийн түүхэнд хамгийн анхны метрополис хот болох Урук хот байгуулагдаж, Урук хотын одоо эзэд нь бол Шумерүүд тийм ээ. За ингээд анхныхаа соёл иргэншил рүүгээ ирэхдээ Уг хотод сүм, ордон, дархан урчуудын хороолол, заах талбай, цэргийн бааз гэх мэт нийт 5 км газрыг хамарсан метрополис хот. Энд 50,000 орчим хүн амьдраад Урук хотод хүмүүс анх удаа хотын амьдралын туршилтыг хийсэн байна гэж үзэж байгаа. Тэгээд одоо энэ мега хотод хамгийн анхны бичиг үссэн гэдэг. Нөгөө алдартай дэлхийн анхны баатарлаг найраглал болох Гилгамешийн түүх гэж ном байдаг байхгүй юу? Туйл. Хумбаба гэдэг мангас гардаг. За энэ Гилгамешийг зүгээр яг жоохон халиад ирлэхэд эндээс ерөнхийдөө орчин үеийн болон манай жигсэр жангарын аюул олон элементүүд байдсан шүү. За ингээд хоёулаа анхны бичиг үсгтээ соёлын иргэншил рүү хүргэж өгөөд бид ийм болоход ямар их замыг тулсныг маш богино хугацаанд шахаж ирлээ. Маш сонирхолтой байлаа. Баярлалаа Амраа. За баярлалаа. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөвлөгөөнөөр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг хүссэн хөрөнгө хүссэн улсаас авираатай Invescor Leasing Монгол гэрт нүүдэлчин ахуйг мэдрээ ураатай гэр бүл ивент этгэн та бүгдэд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.